Нэгэн оюутай охин өндөр цалингаа орхин нутагтаа очиж үхрийн мах зарж эхэлжээ. Тосооныхон түүнийг ирээдэг өгөж ард дуур нь ярьдаг байв. Гэтэл хэн мэдхүү энэхүү өрмөц үхрийн мах бэлтгэх харгын ачаар тэр өртөө 20 жилийн дотор 10 тэрбум болжээ. Тосооныхон түүнийг бизнесийн ухаантай гэж магтаж эхлэх үед тэр олсон мөнгөөрөө үхрийн мах боловсруулах үйлдвэр байгуулж энэ автомат хэрчигч машиныг худалдан авчээ. Үхрийн махыг тогтоочдоор тавихад л хангалттай. Жишээ махыг автоматар судлаа нэмгэн хэрчнэ. Хөдөлмөрийн зардлыг их хэмжээгээр буруулж байх зур үхрийн мах бүх эсхийг жигэд гөлгөр хэрчиж өгнө. Зузааны эмгэн тэнцүү байна. Дараа нь тосны эмчгчээр шаардлага хангаж буй эсхийг тогтооно. Үүний дараа махыг шарах тоогоон дээр тавьж бага хэмжээний хүнсний давс цацаад дараа нь шарах шүүгэнд хийж шарна. Өндөр температур нь махны илүүдэл чигийг ууршуулахаас гадна доторх бага хэмжээний тосыг ч гаргаж өгнө. Ингэснээр өмс чарагдсан үнэр ялгарна. Шар дуусны дараа мах 70 м нингэн болно. Зузааны өртөө 1 м. Цагаан цаснаас чимгэн чипснээс чалжаануур. Зөвхөн харахад л идэмэр санагдана. Аманд хийхэд үхрийн махны сайхан амт шууд мэдрэгдэнэ. Үнд баг зэрэг сүүн амтч бас орсон байна. Тусгаалan сонгосон ангус үлдрийн үр тариагаар сэжсэн үхрийн мах юм. 15 кг шинэ үхрийн махаас 500 г шаржгануусан мах гарна. Хамгийн гол нь түүний найрлага. Зөвхөн үхрийн мах хүнсний давс гэсэн хоёр орцтой. Эзний дараа ходоод өвдөх асуудалгүй. Ямар сөрөг үр дагаваргүй. Баг багаар зажлах тусам илүү сайхан мэдрэгдэнэ. Өндөр чанарын урагтай.